Өнөөдөр бид Ховд аймагт ирээд байгаамаа. Угцааж дургац гоод бид бас танаа дүү нэртэй уулзч болох уу? Боллоо яхаа. Тэгж яагаад гуруула танах. Даруун жил дөрвөлээ амьдарч байгаа. Аав шиг ийм хүн болж болохгүй. Хичээл намаа сайн хийгээд том мэрэгчлээ л олно шүү. Аав шиг ийм хар ажил хийж ийм ядарч зүдэрч болохгүй шүү гэж дангийн хэлдэг. Тэгвэл бид нарт ээжээс тутахгүй аа байгаа болохоор бид нарт ээжийн хэрэг байхгүй л гэж боддог шүү дээ. Хөдөлмөр хийх хэрэгтэй. За бидний ярилцлага Ховд аймагт байрладаг Алтай ресторанаас та бүхэндээ хүрж байгаа. Тэгээд танаа гэр бүлийг нэг өдөр хамтдаа бөөндөө сайхан өдрийн хоол идээсэ гэдэг үднээс бид нар энд авчирсан байгаамаа. Таалагдчихэв үү? Таалагдчихэв. Ийшээ авчирхад ер нь юу бодож байгаа? Ийшээ нэг юмд явчаад ирэх. Гайхсан. Яг ч юм бол Тэгж л утсаа. За тэгээд манай нэвтрүүлэгтээ бас танаа Ховд хотод байрлаж байгаа энэ Алтай ресторанын хамтран ажиллаж байгаа. Тэгээд танаа гэр бүлийн нэг өдөр сайхан амттай сайхан хоолоор дайлаа. Тэгээд бидний ярилцлага бас тодорхой хугацааны ярилцлага маань энд үргэлжлэх байгаамаа. Тэгээд бүгд нэг халуун цагаа уучих тий. За энэ ресторанд өдрийн хоол идэ гэдэг нь болохоор бид та бүхэнд барьж байгаа бас нэг гинтийн бэлэг байгаамаа. Тэгээд урд нь нөхдөөтэйгээ энд хамтдаа бөөндөө хоолнд зүг орж ив. Орж ирсэн. Ямар халуун дуртай юм бол? Охтууд оо. Махан дуртай гэж хэлсэн шүү дээ. Махан дуртай. Тийм тэгэхээр өнөөдөр бид яг тэрийг нөгөө түрүүний ярьсан шиг нөгөө махан дуртай гэсэн чинь Алтай рестораны хамт талан бас та бүхэн зориулаад энэ шарсан махыг бас оруулж ирж амтлуулж байгаа юм байна. Баярлалаа энэ хамт олонд. Ховд нутгийнхаа талаар бас надад бид нарт бас мэдээлэлгүй юу? Ховдынхан нь бол энэ маш сайхан хүмүүс байдсан шүү дээ. Сэтгэл сайтай. Тэм хүмүүс байдсан шүү дээ. Бие биендээ тусдаа дэмтэй явахыг хүсдэг. Тиймэрхүү сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Олон яст нь байдаг. Тэгээд бас янз бүрийн төрөл бүрийн ногоо тарьдгаар нь. Ер нь таны хувьд хүн амьдралдаа сайн сайхан явахын тулд ямар зүйлийг баримталдаг, яах ёстой юм болоо? Хөдөлмөр хийх хэрэгтэй. Хөдөлмөр хийж хүн сайн сайхан явна шүү дээ. Залхуураа суугаад байх юм бол амьдрал гэж байхгүй л болно. Зогсон байдалд орно. Тэмд бол энэ хөдөлмөр хийж явбал хүн сайхан амьдарч явна шүү дээ. Тэмд бол хүмүүс нь хөдөлмөр хийж залуучууд сайхан ажил хийж хөдөлмөр хийх л өөрхөдөө гэж бодож байна. Анх мөхцөөж эгчин чамтай уулзаад танаад очиё гэж хахад ер нь чамд ямар санагдчихсэн? Би зүгээр л өгөө сургуулийн талаар л ярилцлага авах гэж байгаа юм болохс л та. Зүгээр эгчний хувь танаа сургуультай сонирхож явна. Өнөөдөр бас юм номын үзэсгэлэн гарч байгаа, номын нээлт болох ч байгаа гэхээр танилцж байна л да. Танаа сургуулийн багш нар бас ийм болох ч та нар манай сургуулаар нэг ороод гараач гэж бидрийг тгсэн байхгүй. Тэгээд чамдаа нэг хэдэн минут ярилцъя гэж бодлоо л да. Би энэ бүхэнд маш их баярлж байна. Тэгээ бид нарыг сонгоо, тэгээ бид нарыг ингээм амттай хоолоор дайлаад нэг өдрийг хөвгчлөлтөө өнгөрүүлж байгаадаа бас маш их баяртай. Гэр мэтэл ингээд сургууль дээр байж хахад ингээд нийх ийм гоё өдрийг ингээд хамтдаа өнгөрүүлсэн мартахааргүй дурсамж болох байх гэж би бас бодож байна. Чиний Ховд нутгийн бахархал юу вэ? Миний Ховд нутгийн бахархал бол манай Ховдын залуус бол маш оюунлаг гэж би боддгийн. Бүгдээрээ айгүй идэх санаачлахтаа бүгдээрээ их нийтч тэнийг нь би маш их бахархдаг л да. Тэгээ би нөгөө оюутан ах эгч нараараа маш их бахархдаг. Манай Ховд аймгийн оюутан ах эгч нар бол бүгдээрээ нийлээд нэгийг хийчдэг, тэгээд ярьчдаг. Тийм болохоор би оюутан ах эгч нараараа маш их бахархдаг. Ховд нутгаас л энэ охтуудын
Энэ хэлж ярьж байгаа байдал нь аюух гоё өөдрөг тэмүүлэлтэй эрч үттэй тийм санагдаж байна л да. Тэгэхээр энэ яхааргүй ингэж ярьж байгаа ингэж бодож байгаа нь ийм байгаа байдал нь тийм ээ таны бас нөлөөлөл байдаг болов гэж боддоо шүү дээ. Бодож байна л да. Энэ бас тийм сэтгэл төрж байна. Би 3 охинтой юу? Байгаль да минь 3 охинтой. Үргэлжлэх 3 охиноо өдрөг тий? Хүнээс дутаахгүй, хүний бусдын хүүхдүүдээс дурдуулахгүй тулд 3 охиноо авч явъя л гэж боддог. Тэндээ минь 3 охин нэр нь жаахан гайгүй явдаг байх. Сэргэлэн тий? Сурлагатаа 3 охин нэр нь болохгүй бүтэхгүй талаар нь ярьж болохгүй юм би бас миний 3 охин энэ болдгоо шүү тэ гэж байнга одоо зөвлөж ярьдаг. Мөхцөөж аавын тань хамгийн нандин чанар юу вэ? Манай бол хүнээс хүндлэлт хүлээж хүний хүндлэж чаддаг. Энэ бол манай авд байгаа хамгийн нандин чанар гэж би боддог л доо. Ер нь хүн аавд маань хүндэтгэл үзүүлэх даан маань буцаага тэр хүндэтгэлийг маш олон хүнд түгээж чаддаг болохоор би аавын маань нандин чанар гэж боддог. Ичийнхаа юуг нь үлгэрлэн дөөрэх юмс гэж боддог юм. Ихчийнхаа аян нүн бүхэл юм. Юуг нь дөөрэй гэж боддог юм шиг. Хөөхний Хөөхний дөөрөхөөс гэж боддог юм уу? тэгээд бас ухаантайг нь Хот руу очиж үзсэн Улаанбаатар хотыг үзсэн үү? Үзээгүй. Тий. Там болол саргал дарахаараа л явна л та. Ямар байх гэж бодож чинь чи Улаанбаатар хот? Гоё л ах гэж бодож байна. Тий. Тэр нөгөө Улаанбаатар хотын зайсан гэлээ. Тэр их алдартай гэсэн тэн дээр очиж үзэн та бодлоо. Ээжийн тухай та нар юу гэж бодож явд юм бэ та хоёр? Ээжийн тухай бол бид нар нэг тийм яриад идэггүй л дээ. Гэхдээ бол бид нарт ээжээс тутахгүй аа байгаа болохоор бид нарт ээжийн хэрэг байхгүй л гэж боддог шүү дээ. Ээж хэрэгтэй юм шүү. Гүү одоо нэгэнт ингээл ээжгүй ингээд өсцөн тэгээд аавд гамт өссөн юм чи одоо нэг ээж мэж гээд энэ сонин санагддаг шүү дээ. Багада ааваас ээжийнхэн тухай асууж ирсэн. Асуудаг л байсан бах л та. Тэгээд дасчдээ мэлээ 1-2 жил болоод. Ээжигээ яг сандаг үедээ яг юу боддог гэсэн. Ээжигээ сандаг үедээ ямар хэцүү юм бэ тий? Урдаас хийгээд өгчих хүн ингээд манаа нөгөө эмчилгээтэй байсан болохоор айгүй хэцүү шүү дээ. Тэгээл ээж байсан болол хийчихгүй байсан бах та. Тэгэл тиймэрхүү бодолтой. Гэхдээ бол бид нар ээжгүйгээд муутахгүй. Тий. Тийш. Бид нар талал ээж дутгааргүй дутсан ч гэлээ бид нар бол дутгааргүй өсч чадсан гэж би боддог. Ихцэн нэг энэ талаар асуух. Яг уу тэгтээ нэг хэцүү биш л дээ. Гэхдээ бол бас хэцүү л дээ. Тэгээд санаж дурсдгүй зүйлийг ингээд сөхөн гэдэг чинь бас хүний сэтгэлийг хүндэж байгаа учраас нэг тийм гоё ч шээ. Хичээгээ уучлаарай. За зүгээр. Ярих ураас те. Саний сэтгэл ярих уу? Ярихгүй. Яа. муухай. Юу нь муухай юм? Ээж юм муухай. Яагаад ээж гэдэг чинь гоё юм шүү. Аавдах гоё. Ингээд бид хэдий явах цаг боллоо. Тэгээ та бүхнийг бас нэг хүнтэй уулзлаа. Үлдээ. Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нараа ихч ирсэн байгаа. Тэгээд та бүхэндээс хэдэг хооронд бас цугтай бай. Та бүхэнтэй ярилцъя гэдэг үднээс бид нэр бас нараа их санал тавьсан. Та энэ хүмүүстэй ярилцаач. Энэ хүмүүс ямар бодолтой байдгийг бас сонсооч. Танд хэрэгтэй бизнесийн талаар бас тийм юм гарч ирж магадгүй шүү. Та чи марны өсөндө хуурай бизнес хийдэг хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо шинэ ингээ бид нар явлаа. За баяртай. За ингээд мөрөдөл бэлтгэм цэцэрлэг үргэлжилж байна. Бид нар Ховд аймагт ирсэн байгаа. Тэгээд бидний сая уулзсан Лавгсруу ах болон Лавгсруу ахын 3 хүүхдээ Тус аймгийн иргэний нийгмийн төлөөллийнхэн уулзаж байгаа. Яг энэ уулзаж байх мөчид бид нар хашаанд нэрээд хуучин гэрээг буулгаад одоо шинэ гэрээ барих ийм одоо ажлыг бид нарт одоо үлдээд байна. Энэ гэр нь болохоор хүнээс авсан гэр гэж байгаа. Энэ яг миний гэр хүсээ. Манай ахын гэр Түр зур барьж байгаа тийм учраас одоохондоо өөрснөө гэр авах тийм чадваргүй байгаа гэжсэн. Хамгийн гол нь тэр хүмүүстэй уулзаад ярилцж байгаа надад Лавгсруу ахын ярианаас юу таалагдсан бэ гэхээр хүнээс
гуух дурггүй. Ягаад гэвэл би өөрөө л болгоно, өөрөө л бүтээн. Тэгээд дээр нь 3 охинороо хамгийн их бахархсан 3 охиноо магтсан охтууд нь ааваараа бахархсан ийм сайхан гэр бүлтэй бас уулзлаа. Тэгээд хамгийн гол нь амьдралд эр хүн өрх гэрийг толгоолоо тэр дундаа 3 хүүхдийг өнчин 3 охиноо авч явна гэдэг бол бас хүнд тийм ээ. Гэрт ороод ийм гадаа гараад ир гэдэг шиг яг л ийм өрхтэйгээр одоо ийм байдлаар л хавсар ах маань амьдарч байгаа. Гэхдээ тэр бол энэ амьдралаа гутраагүй. Ягаад гэвэл амьдрал сайн сайхан болно хамгийн гол нь үр хүүхдээ хүний дайтай явуулах, үр хүүхдээ өөрийн гэсэн мэрэгчлээ болохын төлөө бас чадан ядан ажиллаж одоо мөнгө олж байгаа ийм ах байсан юм аа. Тэгээд энэ ахын хамгийн гол маш надад маш их таалагдсан. Ингээд нутгаа гэсэн залуучдын чин сэтгэлийн аянгийн одоо хамрагдаж байгаа бүх залуучууд маань энд ирээд одоо шинэ гэрээ барихад яг бэлэн болоод байна. Гэр бол ирсэн байгаа. Бусад тэгээ зүйлүүд гэр дотор юу тавигдах зүйлүүд одоо араасаа тухайн амлалт өгсөн хүмүүс байгаа. Тэр амлалт өгсөн хүмүүс маань авчирж өгөх болно. Ингээд нэвтрүүлэг үргэлжилж байна. За ямар ч хэлсэн бид нар гэрийнхаа буурийг засаж байна. Одоо харин биднэрт одоо яг өчтөр амлалтаа өгсөн залуучууд маань ховчууд маань өөрснийхөө амлалтыг биелүүлэхээр одоо тухайн гэрт тавих тавилгууд ер нь тухайн айлд юу хэрэгтэй байдгийг тэр бүгдийг авчираад зөөж авна да. Энд нийтдээ бараг 20 гаруй байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Байгууллагаас гадна бас хувь хүмүүс ч гэсэн оролцож байгаа сэтгэлээрээ. Зарим нь би яах вэ гэд ирээд одоо гэрээс нь байрлцах, газрын буурийг янзалж өгөх, машин тэргээр туслах гэл хүн болгоныг димэндээ дээс ирчэндээ гэдэг шиг энд жинхэнэ халуун үйл ажиллагаа эд өрнөж байна. Өнөөдөр Ховд аймгийнх маань тэр чигээрээ хөдөлж ийн гэхэд бол хэлсдэхгүй байх гэж бодож байна. Энд үнэхээр халуун сэтгэлийн үйл ажиллагаа бол эд өрнөж байгаа. Тэгээд үзэгч та бүхнийгээ би энэ нэвтрүүлгийн гол баатар Лавсрахын ахтаа нь уулзуулъя. Энэ хүнийг бол Батэрдэн гэдэг. Тэгээд Батэрдахаа ер нь дүүгийнхэн амьдралын талаар бас бид нартэй хуваалцахгүй юу? Урд нь яг ямар хүн амьдралтай байсан болоо? Хүүхэн маань юу хийж исэн бол? Баримтлаг дээр ажиллаж байсан. Тэгээд манай дүүгийн колын хуураад хот хөвж эмчилгээ хийсэн. Тэгээд хотод очиод эмчилгээ хийгээд ирсэн. Авгаа нь хайсан. Хотын хүүхэн аа. Тэгээд алтан ахыхаа нэг гэртээ амьдрахаас төгөө амьдарч байгаа архиж удгаа тамхи татдгаа. Уран хүүхдээ сайхан явуулсан. Эсэлэг боддог. Өөр тэгээд докторээс энэ мөн шүтлэгийн нарс самж ингэж амжилтаа залгагддаг байсан. Одоо ч гэсэн тэгээд залгаал байж байгаа. Ер нь ард түмний хуудын ард түмтэй ер нь зөв бол ер нь хүн бол болно шүү дээ. Амьдрал бол ер нь болдог шүү дээ. Би ч гэсэн бас дүүгэн дураагаад ингэж амьдраа явж байгаа. Хүн өвчмжрүүлэх хэцүүлэхээс хүний гэрт байжсэн ч хамаагүй гэж өөрөө мод гэлдэг байхгүй. Хэзээ нэгэн цагт над жаргал ирэх байсан. Манай дүүгээ гэж ярьдаг. Өөр одоо миний дүү өнөөдөр бол ингээд маргаш бол баншиг бодох гэж байна. Тэгээ 2 жил гарan хэвтэрд байсан гэсэн. Тэр үед бол Лавсрахын үед бол маш хүнд үеуд байсан болов тий? Амар хүнд үе байсан. Амар хүнд үе байсан. Тэр үед миний яста хэцүү байсан. Тэнийг би даун туул